За чөтгөрийн ангууч буюу Demon Slayer Kimetsu no Yaiba-гийн 2 дугаар парт орж байна. 2 дугаар анги Master Orc Takes Konji. Энэ анги эхлээд Танжиро нэг хүнд хэрэлж байна. Яасан гэхээр Танжиро энэ хүнээс хэрэггүй сагсуул авсан байна л та. Нөгөө нугасаа цорох болохоор мөнгө өгөх хэрэггүй гэдэг хаа Танжиро үгүй өгнө гэж зүтгээд уг нь хэрэггүй гэж хэрэлдээд байгаа. Танжиро сүлдээ бүр хүчээр мөнгө өгөж яваад өглөө. Буцаж ирэхдээ Незуко агуу цохор намшиг нөхөө шигдсэн мэт. Гэхдээ дуртайдаа биш нарнаас айж байгаа нь л тий. Ер нь л чөтгөрүүд дандаа шүн дээрдгэн тэд нарнаас машиг айдагт холбоод юм шиг байна. Незуко ч хүн байхдаа зүгээрээс нь чөтгөрөөснөөс хойш бүр нар үцгээс. Гэхдээ дандаа шүн яваад байвал удаан бас аюултай болохоор Танжиро саний цагсаа хулсаар ороогоо Незуко хийх гэсэн ч багтдаггүй. Тэгэхээр өмнө нь бие томруулсан шиг буцааж чичрүүлээд үстэй гэсэн нэг хүрхэн жижигэн л багчдیں۔ Торхон дохтой чөтгөр хоёр хөөрхөн мост. Тэд явсаар сагиро уулны ойролцоо орхиод дахиад л чсний өнөр. Хидэд хүн идэж байгаа чөтгөр байлаа. Чөтгөр шууд Танжироор ярихад хоолойг нь сүхээрээ ярьсан ч өнөөх нь юу ч болоо өмшигдэгчдیں۔ Хитрхи хурдан бас хүчтэй байсан болохоор дараагийн дарилтаараа Танжирогийн зүг уулах гэхэд хүний мах хараад нэг л сонирн болсон Незуко гин тухай орж хөдөөдөл хоёрын цаалал шүлнэ. Аргагүй л чөтгөр юм. Танжиро сандар чиртэй нэг алчлаа шүү дээ. Биш та гэхдээ чөтгөр шүү дээ. Гэтэл гэдгсэн өнөөх нь хүсэнгүй. Мөн навшнуудаа та нар чөтгөрийн ийм хүм нөхнө гэж бодож байна энэ төр гэж одоо чалчиж өгч байна. Тэгснээ бүр толгойн гар ургуултай яриад үсгэрээ сүхийг нь ороогоо тавил яах вэ? Хурдхан Незуко тусламаар ахц чинь зуурлаад гай болоод тахаар мөр хүчтэй. Үгүй яа чөтгөртөө толгойгоо ашиглаж тэнцэх хэрэгтэй л дээ. Гэтэ бас толгойгоо арай л өөрөөр ашиглацсан уу юу? Нөгөөх нь хоёр мөргөлтэй ахгүй манарч хаа Танжиро бүр зүг-зүгээр ах жишээ. Зүгтэйг мод руу шийдсэн нөгөө ороо цэлцүүлснээс л гацчлаа. Дараа нь биеийн аваа доош өсрөхөд Незуко Танжиро бирж авлаа. Биеийн ч унжихад толгойн ухаалтчлаа. Энэ ч төрийн үнэр гэртээснээс нүүр гэрийн дэлхийд ерөн хичнээн ч төрөөд юм өмнөд. Танжиро хутаа гаргаад хүнээд усгсан чиргэлцээ. Тэгсэн хаанаач үнийг тэнгүү багтаа хүн гарч ирнэ. Наад хараад тусгаж чадахгүй гэн. Яаж тусахыг нь асуусан ч чиний толгой ажилгүй мө гэлсэнгүү. Тэгэхээр чулуугаар бицэлж болохоор шийдсэн ч энэ чинь олон хүн хасан чөтгөр. Гэтэ тийм байсан ч хүн байсан. Гэмтийн хитрхи олон болов толгойд нь эргэлдэхэд тэнгүү багтай хүн. Тэр эргэлдэж хэдэр гараад чадахгүй. Одоо хүртэл сайхан сэтгэлийн өнөр гарсаар гиев энэ хүү чадахгүй гэж чөтгөр зэрэг чи манаас ир чамаа гэдэг нөхөн төлж чи энтер гэж заагаад. Ер нь л Незуко яагаад нарнаа заагаадсан юм тодорхой байгаас тийм. Чөтгөр нарны гараа шатаж өгнө. Бүр ясч үлдэхгүй. Танжирог ухаар орж харахад тэнгүү багтаа унаас барсан үнийг оршуулсан байл. Нэрээ эн чинь нөгөө уулзах гадаа гоёр Котаки Саконж юм байна. Тэгэл гиюгийн нэрийг нь дийдсэн юм шүү дээ. Тэгсэн өнөөхөн шууд гэж асууснаа эргэлдэж байгааг нь харснаа алгадаж түүний шийдвэр гаргахтаа хитрхи удаан байгааг нь саний зүрийн нар мандахаас өмнө алж чадахгүй байгааг нь загнаж хэрэг дүүчин хүн үдвэл чи түүнийг алаад дараа нь өөрөө гэцөөгөлж өгөх ганц л арга бий. Гэхдээ тэхгүй тал бүх чадлаараа хичээ. Одоо би чамд чөтгөрийн ангуучдын бүлэнд ороход тохирох хэсгээ шалгана. Дүүгээ өрөөд гүгээд иргэдэг. Гэхдээ энэ бүр хидтэй би. Хөгшүүн гэхээр арай л хурдан гүхийн. Тэгснэ бүр ямар ч хүлэнж маа гарахгүй. Незуко хэдийх тохгүй байсан ч төвчээрээ. Гэхдээ чи өгийн их төвчээртэй шүү дээ. Урагцсан кимоноогоо дахин тохиож өмсчгөөд одоо кимоно авч өгөхөөр бусадтай амттай зүйл авч өгөх гэж хэлж байж. Танжироч би чамаа заавал хүн болгоод хамгийн үзлэнтэй кимоног авч өгч бусадтай хийж өгч чадаагаа бүх зүйлээ чамд хийж өгөх болно гэсэн хэрэг. Өрөөнд бахардаж унаханд аваа нэрээд би тэнцсэн үү гэдгсэн. Шалгалт эхлэхгүй шүү дээ. Одоо уулар өрөөнд гэж авдیں۔ Шалгалт ихтэй байхад ингэж байгаа юм чи шалгалт нь бүр юу байх юм бэ? Гэж байгаад уулар өрж тахад Танжирогийн толгойн нэрээд хөлн сүлдээд бүр баларж байна. За яг жинхэнэ шалгалт нь бол Танжиро эндээс тэдний гэрээг олж буух ёстой. Гэхдээ энэ удаа түн нар манд хүрэх хугацаа байхгүй. Танжирод сайн нэрлдэг болохоор аль хэзээний гэрийн хан үнэрийг сэжилсэн байдаг. Тэгэл амар өөртөө итгэлтэйсэн. Бөөн занга. Бараг нэг алхаад хоёр занганд ороод байгаа юм да. Яжгаа толгойн нэргээдсэн гэсэндээ ядарсандаа биш энэ үлийн агаар хитрхи хүнд хүчил төрч багтаа болохоор тэгсэн байж. Угийн энэ өрхнөд хүний гараар өвтгцсэн юм хан Танжиро үнрээр нь байдлыг нь мэдчихсэн ч тэнгис нь болоход арай л хүчин орсонго. Незукогийн төлөө гэсээр арай гэж нар манд тоос өмнөр чаддаг. Энэ удаа Котаки багш гиюгийн явуулсан цахаг утна. Тэр цахаанда бүдүүлээ байгаад уушлал хүсээд чөтгөрийн ангууч болох хүсэлтэй миний эсрэг дээрсэн гэр бүл нь алгадж дүүн чөтгөр болсон хөвг тань руу явуулсан гэд Незуко бусад чөтгөрүүдээс өөр болохыг дуртаж. Тэр хүү яг л тань шиг маш сайн үнэрлэг гарцаагүй халаагч нь авч чадна. Хэдий хавьяаш исэн хүсэл тэдэж түүнийг бэлтгэж гэж хэлж байна. お前を認める。鎌田炭治郎。